Өвгөр бингээр хийж байгаа хуушуур. За тэгээд цөмөр хамтдаа хоол хийцгээе. За одоо бид нар үхрийн татсан бах дээр за энэ үхэр хойно дахиад юу ч үйл болно хуушуурн дээр гол нь баг зэргийн ногоон сөнгөний. За миний өнөөдөр хийх гэж байгаа хуушуурн дээр юу вэ гэхээр энэ жоохон томат нэгсэндээ одоо улаан лойлтоо дээрээс нь баг зэргийн моцарелла бяслагтаа бас арай сонирхолтой шинэлэг болно. За тэгээд энэ дээр надад одоо энэ чинь 300-400 г одоо татсан бах байна. Энэ дээр бид нар баг зэргийн улаан лойл хийгээд моцарелла гээд давс перц ерөөсөө ингэ болчихно. За надад давс перц одоо холцсон нэг юм уу сав байна. Энэс баг зэрэг хийдэг. За тэгээд моцарелла чиз та бүхэн ямар их чиз бол. Надад одоо баффало моцарелла байгаа. Тэгээд энийг бяцалчихна. За сонгонтой энэ одоо уугар бин хамгийн тохиромжтой зүйл юу гэхээр өөрөө сонгонтой, дээрэс нь бидний махны одоо шанз маань сонгонтой байгаа. Тийм учраас бид нар хуушурыг яаж хийх вэ гэхээр маш амархан. За ихэнх хүмүүс ер нь наадмын хуушурд маш дуртай байдаг. За тэгээд наадмын хуушур одоо маягийн гэж стилтэй хуушур бид нар бас хийхийг одоо оролдоно. За ингээд тавьчихна. За ингээд энэ баг зэргийн хөлдөө байх тусмаа бидний одоо нөгөө нэг гялгаруутаас хитрхийг гисчлэр одоо салхаа болчихлоо. Тийм учраас жоохон хөлдөө байхад нэг бол хийх хэрэгтэй. За маха маш нэмхэн хийх хэрэгтэй. За бяслаг одоо улаан лойл бүгдийг сайхан хольж аваад тэгээд улаан лойл хийснээр маш гоё тийм шүүслэг, бяслаг хийснээр маш гоё өвөрмөц амттай шинэлэг болно. За тэгээд нэмхээ сайхан өрхөд өгөх хэрэгтэй. За тэгээд шоржигнсан байдлыг бид нар хадгалахын тулд маш сайн зөв галаар өхөөлөх хэрэгтэй. Хит одоо өндөр галтай бол гурил маань одоо төрүүлж болоод тэгээд мах нь одоо түүхий болчихно гэсэн. Тийм учраас дунд зэргийн гал дээр бид нар харих хэрэгтэй. За нэгдүгээр ямар ч тосгүй харих хэрэгтэй. Яг тэгвэл уугар бие маань өөрөө тослог дотор одоо агуулсан байгаа учраас. За ингээ сайхан тарааж байгаа сайхан нөгөө талынх нь гурилыг одоо дээдлэн тавьж өгнө. За ингээ сайхан харилан давгаа халаачихна. Халааж явах явцдаа бид нар нөгөө талынх нь одоо вингээ аваад энэ ингээд гялгарууттай одоо хоёр талаараа байдаг шүү дээ. Тэгэхээр ингэж аваад за яг гой дээр нь гой тааруул тавиад за энийг ингээ эргүүлчих зүгээр. Яг арай хүүтэн нэг талтаа орсон. За ингэ тавьчихна. Сайн дараад өгнө гараараа. Гялгаруутны гадна тэгвэл эрмэгийн цөмөрөө ингээ дараад байгаа да. Ваа. За ингээ сайхан дээш нь биш сайхан эсрэг тал руу ингэж авах хэрэгтэй. За мөн дээрээс нь дахиад ингээд гоё ирмэгээд арчин. Энэ юусоо бид нар ингээд нөгөө хуушур буузны гурил мөрөл одоо энэ чинь ингээд бас янз янзын хэлбэрээр бас бууз хүртэл хийж болох гэдэг санагдаад байгаа байхгүй юу? За ингээд авлаа. Харсан уу? Хоёр талтай юм байна. За ямар ч тос ихгүй. За ингээд ирмэгийн цөмөрөө сайхан дарна шүү. Энэ мөн өөрөө гурил мөрөл нь одоо яг нөгөө маш сайн технологиор хийгдсэн учраас одоо маш сайн хоорондоо наалдана. За тэгээ та бүхэн гуриланд байгаа энэ гоё юуг харж байна вэ? Гурилын дотор байгаа ногоон сонгоныг. За энэ сүүлд гарсан бас бүтэгдэн шүү. Хамгийн анх бол энгийн гараад сүүлд нь ногоон сонгонтой гарсан. За яг захаараа одоо ингээд нөгөө нэг цагаан нойтон гурил нь баахгүй болоод гоё ингээд нийт гэрэлцсэн болоод баг зэргийн нөгөө тэргүүний гурил шиг одоо тэргүүн ингээд нэг боб бидэн шүү дээ. Тэр шиг хөөгөөд юм. За тэг тохиолдол. Тэг тохиолдолд бид нар бол эргүүлэх хэрэгтэй. За яг бидний нөгөө нэг хүсэж байгаа өнгө бол гарч ирсэн байна. Одоо нөгөө golden brown гэж ярьдэн шүү дээ. Одоо энэ улаан хүрэн, алтан улаан хүрэн тийм болох хэрэгтэй. За энэ бол яг гой сайхан өнгөр гарсан байна. За тэгээд эрмгүүдийн цөмөрөө сайхан болж өгöd, жоохон дарж өгöd. Энэ өөрөө нэг гурилтай тос учраас хаяа бас зарим газраас салах гэдэг. За тэгээд энийг бид нар дараа нь яг хөөхдөр гой зүсээд, гой янз янзаар тавгуулж болно. Энийг хуваагаад ингээд дотор ногоотой, байцаатай, махтай маш олон төрлөө та бүхэн өөртөө гой одоо уран сэтгэмжтэй фантазиараа бол энийг өшөө баяжуулж болно. Гол нь би танад хэлэх гээд байгаа нь энэ гоё сэвсгэр соржинсан тостой гурилантай хуушурны одоо мах байна гэдэг төсөөлөлөөр бүр аюу гоё амттай болно. За тэгээд нэг зүйл хэлэхэд уугар бингээр одоо хуушур ямарваа нэг юм хийхэд тос хэрэглэхгүй, хиншүү гарахгүй, гурил зурхгүй. Та бүгдийн цагийг бас хэмнэх боллоо. Мэдэн тренд бол хуушур шүү манайхаа.